хамтарч ажилладаг. Дээрээс нь санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Банк бус санхүүгийн байгууллага ХАП аппликейшнаар ингээ худалдаачдад өдрийн зээл гаргаад байгаа. Энэ маань хүн сонсоход 4% хүүтэй зээл яг банк бусын зээл шиг сонсогдоод байгааз та бүгдэд. Тэгтэл яг бид нар яг худалдаачтай хүрээд ирэхээр сарын 10%, 10%-ны 56% болчдөг. Яагаад энэ өсөөд ийн гэж? Өнөөдөр би сая төгрөг жишээлх юм бол зээчи. Сая төгрөгийг би сая 40 мянган төгрөг болгондоо сая 40 мянган төгрөгийг би 30 хоногийн хугацаанд 34,666 төгрөгөөр маргаашаас би төлж эхэлнэ. Тэрийг надаас гадна дахиад өөр худалдаач аавна. Миний төлсөн 34,666-г өөр худалдаач дахиад 4% хүүтэй ингэж зээл авсаар агаад сарын 10%-ны 56% хүү болчихж байгаа. Энийг жилээр үржүүлэхээр 126,164%. Энэ зөвхөн 4% гэдэг шүү дээ. Яриад шүү дээ. Тэрнээс ч бусад банк усуд бол бүр 10%-аар, хувь хүн 10%-аар зээлж байна. 10%-аар зээлээд ирэхээр жилийн бүр 360, 400%. Хүн сонсоход итгэхээргүй хувийнхүү гараад байгаа юм. Энийг хэн ингээд бүр зогсоохгүй, хуульчлахгүй яваад байгаа юм. Эдгээр одоо ийм л лувраа хийгээд явж байгаа юм. Мөнгө хүлтийн систем нь энэ. Худалдаачдыг зүгээр л мөнгөний машин болгоцсон. Ямар ч бодлого байхгүй. Хүн одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр заагаад өгсөн юм шүү. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгшэрхтэй гэд манай Монгол улсын үндсэн хуулийн дээр заагаад өгсөн байхад нэг сая төгрөгийн өдрийн зээл авсан худалдаач нэг манай цагдаа, прокурор, шүүхийн шийдвэрийн яаж ажилдаг вүлээ. Тэгтэл эднэр дээр яагаад ажиллахгүй байгаа юм? Яагаад бүгдээрээ орж ирэхгүй байгаа юм? Нэг ч хуулийн хяналтын байгууллагаас алга байна шүү дээ. Зүгээр нэг хууль зүйн яамны дид сайд гэдэг нэг жоохон охин авчираа зогсооц. Нөгөөдг нь юу ч хариулж мэдхгүй, юу ч хийж мэдхгүй. Ийм л энэ. Тэгээ манай Монголын худалдаачтай холбоо төрийн бус байгууллагаас би нэг уриалга хэлмээр байгаа. Энэ аппликейшны зээл үгүй бол өдрийн зээл авсан банк ус санхүүгийн байгууллагуудаас зээл аваад дарлуулад байгаа хүмүүс битгий төлөв өнөөдрөөс. Бид нар хариуцлагын дай. Тэ? Эднэр төлөхгүй байгаа юм чи бид нар ч төлөхгүй байж болно шүү дээ. Хүн бүр Монгол улсын үндсэн хуулийн дээр хууль шүүхийн өмнө тэгшэрхтэйгээ заагаад өгсөн байна. Бид нар ч гэсэн төлөхгүй байл та. Төлөхгүй байхаар яг эднэр шигэ 5, 6 жил, 10 жил болгоод хууль хугацаа дуусгуулчихдаг юм. Бид нар ч гэсэн тэгэж явъя. Монголын худалдаачтай нийт 300 мянган гаруй худалдаачтай хэлэхэд та бүхэн өдрийн зээлнээс бүү бай. Битгий дарамтлууд хэрвээ дарамтлуулж байгаад бид нар дээр хүрээд иргэдийн шударга шиг төрийн бас байгууллага дээр хүрээд та бүгд яг эднэр шиг хідүүлээ хууль хугацааг дуустал тэмцэлтэд явъя. Тэгжил уриалмаар. За хар жагсаалтны талаар бас хэлнэ. За энэ аппликейшн зээл гэж бас банк санхүүгийн зээл байгаадаас энэ өдрийн зээл ууг нь бол хууль бус байхгүй юу? Хууль мэддэг хүндээ бол хууль бус. Тэгсэн чинь яадаг бах нь Монгол банкнд бүртгээд байгаа. Би түрүү хэллээ шүү дээ. Өнөөдөр 34 мянган төгрөгөө төлөхгүй 3 хонох юм бол зээлийн түүх мэдээл явууллаа шүү гэж утасдаг байхгүй юу? Тэгээд төлөхгүй ингээд сар басны дараа нөгөө зээлийн гэрээний хугацаа дуусгар болно доо. Тэгэнгүүт 40 хонуулаад Монгол банк руу найдваргүй зээлдэгчийн түүхээр явуулчихдаг. Ийм байна. За зүгээр энгийн жишээл авъя л да. Би 7600 төгрөгийн Unitel-ийн утасны төлбөрөө хийгээгүйсэн чинь намайг Монгол банкны мэдээлэл өгсөн байсан шүү дээ. Найдваргүй зээлдэгчийн жагсаалт нь. Тэгэхээр яах найдваргүй зээлдэгчийн жагсаалт нь төв банкнд очсон хүмүүс яаж энэ зээлүүдийг авах юм? Яаж тэр яриад байгаа 10 их найдын зээлийг, жидүүгийн 3% зээлийг, энэ худалдаачдыг дэмжих тэр одоо тэр яриад байгаа 100 тэрбумын зээлийг яаж авах юм? Яаж авах юм? Өгөхгүй шүү дээ, олдохгүй шүү дээ бид нар. Ийм л байгаа. Тэгэл нөгөө нэг өдрийн зээлэнд яваад. Эдгээр хариулахгүй шүү дээ угаасаа. Хариулахаар ч хүн байхгүй. Тойруулаад хүүний бодлого яриад, тийм чим яриад. Яах юм? Худлаа яриад яах юм? Мэдхгүй бол мэдгүйгээ хэлээ тэр мэддэг нэгэнд нь зайгаа тавьж өгөөч. Дээрээс нь хууль шүүхийн прокурор хяналтын байгууллагын шүгэл үлээсэн хараа Батяалтыг 50 сая төгрөгөөр торгодог байжж одоо энэ хөгжлийн банкны улсын эдийн засагт хохирол учруулсан хүмүүсийнхаа төлбөрийг төлж чадахгүй шүүх нь шийдэж чадахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө энгийн шүгэл үлээсэн улсуудаа болохоор хохируулаад торгоод шүүхийн шийдвэр цагдаа баримтлаганд явуулаад байна. Тэгсэн мөртлөө улсад онц их хэмжээний хохирол учруулсан энэ олигархуудаа яаж чадахгүй л байгаа юм. Тэгэхээр Монголын шүүх цагдаа прокурор шудруугүй энэс харагдаж байна. За баярлалаа. Их бод уран төс.